Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 17 дугаар хэсэг. 37 дугаар бүлэг. Маргааш өглөө нь Мартин Бринсендений зөвлөгөөг үл гайхран нарны шившгэ Окропол сэтгүүлд явууллаа. Ямар нэгэн сэтгүүл тэр өгүүлэлгийг нийтлэн тэгэд сэтгүүлүүдэд нэртэй боломгц ном хэвлэлийн газар хүрэх зам цэвэршин гэдэг найдвараа Мартин алдаагүй л байв. Тэр бас эфемеридийг машинаар хуулан бичиж явуулва. Хэдийгээр Бринсенден сэтгүүлийн эрхлэгч нарыг бараг өр зүрхнээсээ үзэн ядах боловч түүний найраглал хэвлэгдэх ёстой гэж Мартин хатуу шийджээ. Гэхдээ зохиогчийн зөвшөөрөлгүй хэвлүүлэхийг бодоогүй аж. Найраглалыг ямар нэгэн томоохон сэтгүүл хүлээн аваадах бол Бринсенденийг зөвшөөрүүлж болно гэж Мартин бодно. 3-7 хоногийн урд сэдсэн бөгөөд түүнээс хойш цаасан дээр буулгамаар санагдаад болохгүй байсан нэгэн туужа Мартин мөн тэр өглөө бичиж эхлэв. Энэ бол сонирхолтой сэдв, бодит дүр, бодит орчинтой далайчны амьдралын тухай тууч. 20 дугаар зууны романтизмын үлгэр жишээ байв. Гэхдээ өнгөн уншсан хүн олж чадахгүй боловч сэтгэл ханах тийм зүйл сонирхолтой сэдвийн цаана байх ёстой юм. Чухам тийм зүйл нь уг туужаас Мартин чухал байж. Ер зохиолын гол санаа түүнийг хөдөлж сэдвэн түүнд захирагдсан байдаг байв. Мартин тэр санааг тодорхойлсны дараа түүнийг туйлын тод томроо илэрхийлэх дүр нөхцөлийг ирж олдог аж. Тууч нь хожимдол гэдэг нэртэй хэмжээгээр 60,000 үгнээс хэтрэхгүй байх юм. Мартин шиг ажилдаг бүтээлч идэвх ихтэй хүнд энэ нь ядахымгүй бүтэх зүйл байв. Бичиж эхэлсэн эхний өдрөө тэр бээр урлан бүтээгчийн жаргал идлээ. Утга зохиолын хэлбэрийн арчаагүй эв дүйгүй байдал санааг нь гутаана гэж одоо Мартин айх аюулгүй болжээ. Идэвхтэй шургуу хөдөлмөрлсөн олон сарын үр дүнд тэр хүссэндээ хүрчээ. Одоо тэр зорьсон зориг тийш цуцалтгүй явж ажилдаа бүхнээ зориулж чадах болсон тул амьдралыг урд урдын хаас илүү зөв ухаарч хариулж чадах болжээ гэдгээ мэдэж байна. Хожимдол гэдэг тууждаа болсон явдлыг өгүүлж бодиттой сэтгэж мэдэрдэг бодит хүмүүсийг гаргахыг Мартин хүссэн аж. Түүнээс гадна энэ туужид бүх орн, бүх цаг үе, бүх улс түмний хувьд адил шударга санаа, далд үзэл оршсон байх ёстой байна. Энэ бүхэн бол Герберт Спенсерийн аж. Тийм дээ. Герберт Спенсерийн аж. Тэрхүү миний гарт татгуулсан ертөнцийг нээх хувьсгал гэдэг нь нэртэй дэлхүүрийн аж гэж Мартин бодов. Одоо бүтээж байгаа зүйлийнхээ утга холбогдлыг Мартин тодорхой томруун ухаарч байв. Энэ юм болно гэж санаандаа давтан бодвоо. Үнэхээр ч юм болж байлаа. Ямар ч сэтгүүл дуртай шүүрэн авч болох юм. Түүний өмнө тууж нь бүхэлдээ галт үсгээр гэрэлтэн байх шиг бодов. Мартин гинэд ажлаа хойш тавьж төгсгөл нь болох хэсгийг тэмдэглэлийнхээ дэвтэр цоохорлов. Туужийн бүх зохиомж туйлын тодорхой байсан учраас бичвэл зохих үеэс нь урд төгсгөлийг бусад зохиолчдын адил далайн тухай өгүүлбэрүүдтэй жишиж үзээд өөрийн зохиолыг хэмжээшгүй давуу гэдэг дүгнэлтэнд хүрэв. Иймэрхүү юм бичиж чадах хүн бий. Тэр бол Конрад юм. Гэтэл энэ туужийг бичдэг гэж Конрад миний гарыг атхан сайн бүтээл Мартин найз минь гэх гэж Мартин өгүүлжээ. Бараг бүхэл өдөржин ажиллаад Морцинхэн хоолндоо өрснийг гинэт санав. Бринсендний ачаар хар костюмо барьцаанаас авсан учраас Мартин олны нүдэнд үзэгдэж болох байв. Мартин замдаа номын санд орж Салибийн амьдралын цоврал гэдэг ном авав. Маргааны үед Нортны дурдсан тэр өгүүлэлгийг таранбайд суугцоор уншихаар Мартин шийджээ. Уншиж үзээд ууран шатав. Нүүр нулайж, нүд нь гялалзан, хэн хүнийг занах мэт үргэлж нудрах зангидна. Таранбайнаас буугаад хагартал ууралсан хүний яаруу алхаагаар явж ирээд Морцын үүдэндх хонхны товчийг маш хүчтэй дарснаа сая сэхэ авч цагаан сэтгэлээр инээд алдав. Гэтэл байшинд ормогц, онгод нь хөөргсөн тэр өндрөөс далавч нь химхрэн унсан мэд гонигт автагдав. Хөрөнгөтөн панцчин гэдэг Бринсендений дуртай үг санагдав. Тэгэд яагаад вэ? Би рүүфтэй суухаас биш гэр бүлтэй суухгүй шүү дээ гэж Мартин уурсан боджээ. Рүүф хизээж ийм цайхан цогтой бас эрүүл
Цэвэр гоо байгаагүй юм шиг санагдана. Төвний хазар яг ааран улайрна. Төвний цэнхэрнүүд Мартинд өгөшгүй мөнхийн гялба анх олж харсан тэрнүүд Мартины харцыг булаа. Мартин сүүлийн үед шинжлэх ухааны ном амтархан уншсаар өгөшгүй мөнхийн тухай мартсан байтал уг ийм баталгаанаас илүү хүчтэй баталгаа олж харваа. Тэрнүүднээс хайр дурлал олж харсан ажи. Мөн тийм хайр дурлал өөрийнх нь харцанд илэрхий. Дурлал бол маргаангүй юм. Энэ бол түүний ховиршгүй итгэл байв. Өдийн хоолны өмнө рүүфтэй өнгөрүүлсэн хагас цаг түүнийг дахин зол жаргалтай амьдрал сэтгэл хангамжтай болгов. Гэтэл хоолны цагаар гайхалтай алжааснаа мэдэв. Альжаал нь бүхэл өдрийн шургуу ажлын эцсийн үр дүн байжээ. Нүдэнд нь альжаал тодорч уурсангүй, төвчээргүйдэж байгаагаа мэдэж байв. Одоо суухад инээдтэй ч уйдгартайч байдаг энэ ширээний ард өөрөөсөө зүйрлэшгүй дээгүр гэж боддог хүмүүсийн дунд анх сууж байснаа дурсан санал. Энэ байшингийн агаарн чадваа тэр цагт соёл анхлуулах мэт байж билээ. Тэр цагт өөрөө лав хөхт сонин үзмэр байсан байхт айж ичгтэй хөлсөн цутгсан, хоол идэх ёслолын нарийн төөрөлдсөн, зөрчин зарцаас сүрдсэн, тохиолдол хүргэж авчирсан тэр байдалтай байхыг махран оролцсон зэрлэг амьтан шиг л байжтий. Тэгэд зориг гаргаж ер нь байдаг янзаараа л байж. Өөрт минь байхгүйгээс цааш юм мэддэг нарийн ус тэгтээ дүр гаргаад яах вэ гэж шийдэж бил. Жуулчлан яваа хүн хөлөг онгоцонд аюул учирч байгаа мэдээ сонсоод хөвөх цагираг байрандаа байна уугүй юу гэж шалгадаг хальт харцаар Мартин Руфиг харав. Айда хайр дурлал Руф хоёр л бэрх сорилт давсан юм. Гэтэл бусд нь ном уншихын хэмээр замхран арилжээ. Руф хайр дурлал хоёр зэрэглээ биш юм. Энэ хоёрын хувьд Мартин биологийн талаар зөвтгөх шалтгаан болж хайр дурлал бол амьдралын хамгийн хүчтэй илрэл юм. Мартинд байгаль хайрлаж дурлахыг зааж өгсөн бөгөөд түүний тул альва жирийн хүмүүсийн адил Мартиныг бэлтгэжээ. Энэ зорилгын тул хүний удам угсааг сайн болгохын тулд байгаль мянган жилээр үгүй сая жилээр мэрийн чармааж ирсэн бөгөөд Мартин түүний амжилтын дээд болсноо нэргэлцээгүй. Байгаль Мартинд дурлалаар амьсгаа оруулж дэвэргэн сэтгэх чадалгүй болгосноор дурлалын хүчийг хэмжээшгүй нэмэгдүүлж бүтээн үүсгэхийн догтлол баярыг амсаг гэж Мартиныг энэ ертөнцид төрүүлжээ. Мартин ширээний доогуур гараа явуулж Руфийн гарыг атгав. Хариуд нь мөн л чанга атгачи. Тэр хоёр бие биеийг агшин зур харахад Руфийн нүд хайр ивэлэр дүүрэн байлаа. Мартины нүд ч гялалзаж байсан бөгөөд жухамдаа Руфийн нүд гялалзаж өөрийнх нь нүдний очийг тусгаж байсныг мэдсэнгүй. Мартинаас жаахан ташуу Морцын баруун талд мууж улсын дээд шүүхийн гишүүн шүүгч Блоунд сууж байв. Мартин түүнтэй хэд дахин дайралтсан бөгөөд үннийг хэлэхэд түүний төдийл таалдаггүй байжээ. Тэр шүүгч Руфи эцэгтэй ажилчны холбооны тухай, улс төрийн байдлын тухай, социализмын тухай ярилцсан. Морц Мартиныг ярианд оруулахын тулд түүнийг социализмын сургаал баримтлагч гэж нэрлэв. Шүүгч Блоунд түүнийг эцэг хүний өрөвдсөн харцаар харав. Мартин дотроо мишээвэ. Залуу хүн яах вэ? Тэгж байгаад зүгээр болно. Ер нь нэлхсийн өвчин хугацаа улирахад эдэгдэг юм гэж шүүгч ээлдгээр өгүүлэн Морц дэшэргэж. Ийм үед би ер маргадаггүй. Тэгвэл нөгөө хүнээ зөрүүд болгочихдаг юм гэв. Яах аргагүй тийм. Гэхдээ тэр өвчний хор уршигын тухай уул хүнд сануулах нь заримдаа ашигтай байдаг гэж мистер Морц хэлвэ. Мартин баг албан хүчээр инэ. Өдөр урт өдөржин хийсэн ажил хүнд байсан учраас альчаал мэдэгдэж байв. Та нар яриангүй сайн докторууд гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ эмчлүүлэгчийн саналыг баг чадвараа сонирхдаг бол та нар онш тавихтаа алдаж байна гэж хэлхийг түүндээ зөвшөөрлөд. Чухамдаа надад байна гэд баяга өвчнөөрөө та хоёр л өвчлсөн байна шүү дээ. Тэр өвчин яавч надад халдахгүй. Та нарын сэтгэлийг хөдөлгөж байгаа социалист философиг би сонирхдаггүй гэв. Зайлтай байна. Зэмлэгчийг зэмлэн гэдэг маргааны сайхан арга гэж шүүгч бовтонжээ. Би таны үгийг л үндэс болгож байна. Ноён шүүгч таны сонгуулийн өмнөх үгийг би сонссон. Сэтгэлгээний өвөрмөц хэтрүүлгийн ачаар энэ бол та бүхэнд ойлгомжгүй боловч миний дуртай хэллэг өрсөлдөж хүчтэй амьд үлдэхийн зарчмыг баримтлагч гэж өөрийгөө өөртөө итгүүлсэн. Үүнийхээ зэрэгцээ бас хүчтнийг дорой туулахын тулд та бүхэн хийж болох бүхнийг хийж байна гэж Мартин
нүд ширвэн өгүүлэхдээ бие барьсан. Залуу минь. Таны үгийг би сонссон гэдгийг санаа. Муж улсуудын хоорондын худалдааг зохицуулах тухай, төмөр замын трест болон стандарт ойл хоёрын ажиллагааг зохицуулах тухай, ой модыг төлөвлөгөөтэй ажиллах тухай гэгчлэн олон асуудлаар таны баримталж байгаа бодлого бол хязгаарлах арга хэмжээ шаардах явдал буюу социалистуудын бодлоготой тохирч байна. Тэгвэл захирах эрхийн энэ сүрхий илэрлийг хазаарлан барихын хэрэггүй юм уу? Тэр тухай хэлж байгаа юм биш ээ. Би социализмын бактериар халдварлаагүй. Та нар онош тавихтаа буруутаж байна гэдгийг л би батлах гэсэн юм. Та нар өөрсдөө чухамдаа та нарын аюулт бактериар хорджээ гэдгийг би батлах гэсэн юм. Миний хувьд гэх юм бол социализмыг эсэргүүцэгч бас янз бүрийн үг нэрийн нарийн мапандор нуугдж байгаа хуурамч социализм болсон танаа эвлэрэгч ардчлалын эсэргүүцэгч. Би бол хувьсгалын үзэл баримтлагч. Нийгмийн хуурамч харилцааны малгай өмссөн та нар миний үзлийг ойлгохгүй. Яагаад вэ гэхээр та нар тэр малгайд орос ямар нэгэн болж харах чадалгүй харалган амьтад. Та нар хамгийн хүчтэй нь ялна гэдэгт итгэж байгаа дүр үзүүлж байхад би түүнд үнэхээр итгэдэг. Үүнд л ялгаа нь байгаа юм. Би арай бага байхдаа хэдхэн сарын өмнө шүү яг л та нар шиг боддог байл. Танай үзэл санаа цагтаа надад нэлээд сэтгэл төрүүлсэн юм а. Гэвч панцч Монголын эзэд бол аймхаар захирагчид. Тэдний ирмэлзэл ашиг болохоос хэтрэхгүй учраа надад язгууртнууд нийцсэн юм а. Энэ өрөөнд би ганцаар индивидуалист үзэлтэй хүн. Би төрөөс юуж гордохгүй. Гагцхүү гартаа бүлтэй хүн. Морьтой хүнэл төрийг задран унахаас аварна. Нийцшээг нь зөв. Би нийцшээ гэж хэн болохыг та нарт тайлбарлаж цаг баргахгүй. Нийцшээг нь зөв. Насан туршдаа худалдааны намаг дотор хөрвөөдөггүй. Хүчтэй хэрээр уудам сэтгэлдээ хүчтэн ертөнцийг эзэмдэх ёстой. Хэзээд ийм гэж хэлдэг. Яавч эвлэрдэггүй жинхэнэ язгууртан нар ертөнцийг эзэмдэх ёстой. Өөрсдийгөө индивидуалист үзэлтэн гэж боддог социализмаас айдаг социалистууд та нарыг дэд залгих болно. Танаа тэр дундыг барих боол янзын ёс суртахуун та нарыг аврахгүй. Энэ бүхэн бол та нарын хувьд хятад бичиг биш, ойлгомжгүй юм болохоор та нарт би тэр болохыг бай. Харин нэг зүйлийг санаж ав. Оклендд жинхэнэ индивидуалист үзэлтэн 5-6 байгаагийн нэг нь та бүхний үнэнч зарц Мартин Иден би байна. Мартин ингэж хэлээд Руфтиш эргэж маргаан дууссаныг мэдэх гэсэн шиг. Би өнөдөр ядарч байна. Яра маргаан биш, хайр дурлал хэрэгтэй байна гэв. Та намайг ятхан үнэмшүүлж чадсангүй. Бүх социалистууд бол эзвентүүд юм. Энэ бол тэдний онцлог шинж гэж мистер Морц хэлснийг Мартин хайхралгүй орхив. Дайчгүй. Би таныг сайн бүгд найрамдах засагч болгоно гэж шүүгч Блаунд хэлэхэд Мартин түүнээс ч урд морьтой хүн ирнэ гэж хариулаад Руфтиш дахин эргэв. Гэвч Морц сэтгэл ханамжгүй суваа. Түүнд ирээдүйн хүргэнийхэн залхуу бас хэвийн зохистой хөдөлмөрийг жигшин үздэг нь таашаагдахгүй бас янз нь харш байдал нь ойлгогдохгүй бай. Ийм яра Герберт Спенсерийн тухай болгохоор Морц шийджээ. Блаунд энэ яраг дэмжив. Философчийн нэрийг сонсмогц чих тавин чагнасан Мартин Спенсерийн үзлийг шүүгч омог бардам шүүмжилж байхыг сонсвоо. Морц сонсноо хөөмэн гэсэн байртай Мартиныг үе үе харна. Донгосдог шаазга гэж Мартин бовтно Руф Артур хоёртой ярилцсаар суужээ. Өнөөдрийн ядрал өчигдрийн ёстой хүмүүсийн маргаан үр дүндээ хүрэл. Тэгээд ч Мартин Дарамбанд явахдаа уншсан өгүүлгээс шатсан уур хилэнгээ гүйцэд дараагүй суужээ. Мартин бие барьж ядаж байгааг Руф мэдээд сэтгэл нь дүгшиж байв. Юу болов гэж асуулаа. Тань мэдээгүйгээс өөр тэнгэр байхгүй. Герберт Спенсер түүний зүн чим гэж шүүгч гэнэт хэлв. Мартин даруй түүн тийш эргэвэ. Дэмий нэдэм. Үүнийг Сити Холл цэцэрлэгт гайгүй ухаантай баймаар ажилчны амнаас анх би сонссон юм. Түүнээс хойш энэ үгийг олон сонссон. Сонсох бүр ой гутдаг юм. Та яасан ичгүүргүй юм бэ? Авгаа их сайн хүний нэр таны үгийн новш дотор шалбаг доторх ганц тусал шүүдэр шиг байна. Таныг би жигшиж байна гэж Мартин тайван өгүүлжээ. Гэнэт аянга нэргэх мэт болов. Шүүгч Блаунтын царай улааж цөм нам чимээгүй боллоо. Морц дотроо баярлаж суув. Охин нь ухаангүй зэвүүцнийг үзв. Морц өөртөө таагүй хүнийхээ угийн ширүүн аврыг хөдөлгөж санаандаа хүрлээ. Руф ширээн доогор Мартины гарыг царайчлан атгсан боловч түүний цус хөөрсөн байна.
Өндөр албан тушаалтай хүмүүсийн бие тоосон муухай байдал түүний дургийг хүргэжээ. Дээд шүүхийн гишүүн шүү. 2-3 жилийн урд ийм хүмүүсийг бараг л бурхны төрөл гэх нь холгүй үзэж өвдөг сөгтөхөд бэлэн байсныг яа. Шүүгч Блоунд бие эзэмдэж Мартинд зориуд ээлдгээр хандаж яриагаа үргэлжлүүлэхийг завдсан боловч тэр нь энд байгаа бүсгүйчүүдийг бодож түүнийг хийж байна гэдгийг ойлгожээ. Энэ явдал Мартиныг бүрч галзуур болов. Энэ дэлхийд үнэн шударгын байхгүй гэж юу? Та нар Спенсерийн тухай надад маргаад юм болохгүй. Та нар Спенсерийн нутгийнхантаа яг адил түүнийг бас л муу мэднэ. Энэ бол та нарын буруу биш болохыг би мэдж байна. Үүнд орчин үеийн бүх нийтийн бүдүүлэг байдал буруутай. Тийм бүдүүлэг байдлын жишээтэй нааш ирж явах замдаа би танилцсан. Герберт Спенсерийн тухай бичсэн Салибийн өгүүлгийг би уншсан юм а. Түүнийг та нар уншиж үзвэл зүгээрс. Тэр ном хинт ч олдно. Түүнийг альж дэлгүүр, альж номын сангаас авч болно. Энэ агуу их хүний тухай Салибийн бичсэн ямыг та нар уншиж үзвэл эвгүй байдалд орондоо би тэгж бодчих. Тэр бол ичгүүргүй дээд учир та нарын ичгүүргүй байдал дэрэгдэн хүүхдийн тоглоом. Спенсертэй нэг агаараар амьсгалах заяагүй. Академийн философч байтлаа. Спенсерийг гүйцэд сураагүйчүүдийн философч гэсэн байна. Та нар Спенсерийн номноос 10 хуудас уншаагүй гэдэгт би итгэлтэй байна. Гэтэл та нараас ухаантай, та нараас илүү юм уншаагүй шүүмжлэгчд Спенсерийн шавнарт багшийнх нь үзэл суртал худал хуурмаг гэд зааж өгөхийг ичгүүргүй оролдож байсан юм а. Ойлгож байна уу? Сууд ухаан нь шинжлэх ухааны танин мэдхийн бүх талыг хамаарсан хүний үзэл санаа шүү. Тэрхэн сэтгэл судлалын ухааныг үндэслэж сурган хүмүүжүүлэх зүй дэргэлт хийж өгсөн учраас одоо үед Францын хөдөө тосгоны багчууд Спенсерийн дэвшүүлсэн аргаар уншиж, бичиж, тоо бодож сурч байна. Төвний сайн нэрийг гутаагч арчаагүй хүнэрхүү юмнууд төвний үзэл санааг амьдралд хэрэглэж зүсэм талхаа олж идэж байгаамаа. Хэрв тэд энд ямар нэгэн үзэл байдаг бол түүнийг Спенсерээс авсан байна. Хэрв Спенсер байгаагүй бол тэд нар тод шувуу шиг цээжилсэн өчүүхэн мэдлэг нь байхгүйсэн билээ. Гэтэл шүүгч Блоунд танаас өндөр тушаалтай Оксфордын их сургуулийн редактор Фэрбэнкс мэтийн хүн хойч үеийнхэн нь Спенсерийг сэтгэгч гэхийн оронд яруу найрагч мөрөөдөгч гинэ гэж зүрхлэн нотолж байх юм. Хуцдаг халтрууд, зарим нь гол үндслэлүүд, уран зохиолын чимэг гүйдэхгүй зохиол гэж, зарим нь Спенсер бол оюун ухааны хөдөлмөр боловч сэтгэгч биш гэж хашгичж байна. Хуцдаг халтрууд, хуцдаг халтрын сүрэг. Чив чимээгүй дунд Мартин дуугүй болвоо. Руфийн гэр бүлийнхэн шүүгч Блоунтыг нэр төртө хүндэт хүн гэж үзэх учраас Мартины үг тэдний сүр сүлдийг буулгачих. Хоол идэж дуусах үе туйлын эвгүй байдалд болж өнгөрвөө. Морц шүүгч хоёр нам дугаар ярилцаж байхад бусдын хооронд яриа авлихгүй байна. Өдийн хоолны дараа Мартин Руф хоёр хоёулахна үлдэхэд тэдний хооронд ширүүхэн яриа боллоо. Та засаршгүй хүү юм гэж Руф нулимс гоожуулан хэлв. Гэтэл Мартины уур дарагдаагүй байсан учраас маш сүртэйгэр малууд гэв. Шүүгчийг гомдоолоо гэж Руфиг хэлэхэд Мартин яаж гомдоосон гэж та хэлэх нь үннийг хэлж өг гэв. Үннөө худлуу над хамаагүй. Ёс явдалт хэмжээ байдаг. Хүн гомдоох хэрэг танд хинч олгоогүй гэж Руф өргөжлүүлэн үг үлжээ. Үннийг хохирох хэрэг шүүгч Блоундд хэн олгосон юм бэ? Үннийг хохироно гэдэг арчаагүй ямар нэгэн амьтныг гомдоохоос илүү шүү. ертөнцөөс хальсан аг уйх шулуун шудрах сэтгэгчийн нэрийг тэр чинь гутааж байна шүү дээ. Малууд гэж Мартин хэлв. Мартины хэлэн Руфийг сүрдүүлвэ. Түүний ингэж уурлахыг нь Руф анх удаа үзэж байгаа бөгөөд өөрийнх нь үзлээр ухаангүй уур уцаар гэж үзэх зүйлийн шалтгааныг олохгүй байв. Үүний зэрэгцээ Руф урдын адил Мартинд хэмжээшгүй татагдж хамгийн санаандгүй байсан үед түүний хүзүүгээр тэврэн авлаа. Болсон бүхэнд гомдож хэлгэнсэн боловч түүний толгой Мартины цээжинд наалдан малууд гэж бовтнохыг нь чагнаж байв. Хайрт минь, цаашид би тантай урилгад үдийн хоолыг гутаахаа болъё. Таны нөхөд намайг үзэн яддаг. Бээж тэдэнд тэр болохыг бай. Би тэдэнд муухай харагддаг шиг над муухай харагддаг. Тэд нар бүр гутамшигтай юм. Чухал албан тушаал эзэлж, сайн сайхан байшин судаг, их сургуулийн диплом, банкнд хадгаламжтай хүмүүсийг дээш үлийн байж гардаг байсансан. Гэнэн болохоор тийм хүмүүсийг хүндэтгэвэл зохино гэж үзэж байж. Гэж Мартиныг хэлэхэд Руф түнд наалтсан хിവэр
зогсож байв. Таны сонсох суваг өгүүлж байна. 38 дугаар бүлэг. Сүүлийн 3 хоногт 2 дахь удаага цусаар ханаж арай гэж намтахад виски архитай аяга барьсаар Брэнсэндэн социалистуудын клубт очие гэв. Би тэнд юу хийх юм бэ? Гэж Мартин асуув. Гадны хүнд бусын адил мөн үг хэлэх 5 минут олгодог юм. Та үг хэлэхгүй юу? Яагаад социализмыг эсэргүүцдэг хэл? Тэдний тухай, тэдний ёс зүйн, Гетийн ёс зүйн тухай бодож байгаа бүхнээ хэлэлт. Тэдэнд Ницшег барьж өг, бодилж гүйцэг. Тэдэнд ч тамд ч гэсэн тийм маргаан хэрэгтэй. Намайг үхэхээс урд та социалист болоосой гэж би хүснэ. Таны амьдралд заавал тохиолдох урам хугарах тэр цагт энэ л танд тус болно гэв. Та чухам яагаад социалист болсныг би ойлгохгүй. Та олон түмнийг үзэн яддаг шүү дээ. Үнэхээр түүний ашиг сонирхол эрмэлзэл нь гоо зүйч танд ямар хамаатай байх вэ? Харин таныг социализм лав аврахгүй байхад гэж Мартин Брэнсэндэн хэлжээ. Миний бие мó. Та бол өөр хүн. Та бол эрүүл. Таны хамаг амьдрал ирээдүйдээ байна. Иймд танд амьдралын нэг зорилго байх ёстой. Намайг яагаад социалист болов гэж та гайхаж байна. Би хэлж өгье л доо. Яагаад вэ гэхээр социализм зайлшгүй юм. Яагаад вэ гэхээр орчин үеийн нийгмийн байгууллал ялзарч удаан тогтож чадахгүй болжээ. Яагаад вэ гэхээр таны тэр морьтой хүний үе өнгөрчээ. Боолчууд түүнийг дагахгүй. Боолчууд хэтэрхий олон учраас түүнийг чин дөрөөлөх зур татан буулгана. Яагаад ч гэсэн та нар тэндээс зайлж чадахгүй. Харин тэдний боолын ёс суртахууныг дагах болно. Энж тийм сайхан биш л дээ. Гэвч яахын чарга байхгүй. Ницшегийн үзэлтэй та ердөө зэрлэг хүн. Мартин минь. Өнгөрсөн юм өнгөрснөөр хоол байна. Төөх эргэж давтагддаг гэж хэлж байгаа хүн бол худал хэлж байгаа нь тэр. Олон түмнийг үзэн яддаг минь үнэ. Таны зүг. Өөрөөр яах юм? Морьтой хүнийг та хүлээгээд нэмэргүй. Гэтэл би хөрөнгөтний аймхаа гахааны л засаг биш бол бусад юу ч гэсэн илүүд үзнэ. Явъя. Хэрв би энд жаахан удвал салам согдох байна. Доктор юу гэж хэлснийг та мэдэх үү? Тэр докторыг чөтгөр аваас. Би түүнийг мэхлэх хүсэлтэй байна. Гэж Брэнсэндэн ярил. Нямгаргийн үдэш байваа. Оклендын социалистуудын бяцхан клуб дүүрэн хүнтэй байсны гол төлөв нь ажилчид ажээ. Өгөж байсан ухаантай байрын еврей хэлсэн үгээр Мартинд эсэргүүцэх сэтгэл төрүүлсэн боловч аятай санагдав. Харчигмөр хэрцгэр цээж нь түүнийг Гетийн хүү мөн гэж гэрчлэх тул Мартин түүнийг хараад өргөдөлтөд ороо боолчудаас энэ ертөнцийн хүчтний эсрэг боолчуудыг захирч байсан. Хойшод ч захирах хүчтний эсрэг тэмцэж ирсэн мөнхийн дайныг тодорхой төлөөлөн бодов. Энэ хорчхор хүн Мартины хувьд бэлэг тэмдэг байваа. Энэ бол амьдралын бартаг замд биологийн зайлшгүй хуулиар үхэж мөхөж байгаа орчиндөө зохиогүй буурай хүмүүсийн биелэл байна. Эдгээр хүмүүс сөнөх тавилантай. Хэдийгээр тэд их овжин философтой, шоргоолч шиг хамтран амьдрах эрмэлзэлтэй боловч тэдний хүчтэй авраг хүмүүсийн тусын тул байгаль хэрэгсэхгүй орхижээ. Байгаль бүтээлээсээ дүмгийг нь шилдэг учир хүмүүсч түүнийг дуурайж сайн чанарын ногоо сайн үйлдвэрийн адуу үржүүлдэг бил. ертөнцийг бүтээгч илүү сайн арга сэлж чадах нь мэдээж боловч хүмүүс ертөнцид тогтсон журмыг харгалзан үзэхээс өөр аргагүй аж. Тэд нар үхэхийн өмнө социалистуудын адил татвалзаж адиралдаж энэ дэлхийд амьдран байхын зовлон багасгах орчлон хуурам эхлэх гэж хуралдаж ярилцаж болох юм. Мартин ингэж бодож байсан бөгөөд өг хэлж цугларсан олныг хөөрүүлэхийг түүнд Брэнсэндэн ядгсан учраас үүнийг хэл. Тэр эндэрт очиж тэргүүлэгч гэж бодсон хүн рүү эргэв. Мартин еврей хэлж байхад бодогдсон бүх бодлоо эмхлүүлэхийг оролдож дөгдөжсээр аяархан ярьж эхэлвэ. Ийм цуглаан дээр үг хэлэх хүнд 5 минут олгоно. Гэтэл олгосон 5 минут нь дуусахад Мартин үгийнхээ амтанд дөнгөж орж социалистуудыг дайран довтлох нь өрнөж байснаас гадна сонсогчдын сонирхлыг татсан учраас тэд хугацаа сунгахыг тэргүүлэгчээс нэгэн дуугаар шаардав. Тэдний үл таних залуу хүнийг овоогоос овоо эсэргүүцэгч итгэхэд гэж үзсэн өг бүрийг анхааралтай сонсвоо. Мартин ч ер бусын шуналтай ярьж боолын ёс суртахууныг дайрч боол гэж сонсогчдоо хэлж байгаагаа шууд өгүүлв. Тэр Спенсер болон Малтусын хэлсэн үгнээс иш татаж дэлхийн хөгжлийн биологийн хуулийг магтаж байв.
Инглээр дан ганц боолчуудаас тогтсон улс байж болохгүй. Хувьслын үндсэн хуульч энд үйлчилж байна. Амьдрахын төлөө тэмцэлт хүчтэй. Хүчтний хойд үе дийлэх бөгөөд буурай сулна түүний хойд үе сөнөх үетэй. Энэ үйл явцын үр дүнд хүчтний хүч хойштой улам нэмэгдэнэ. Хувьсгал гэдэг чинь энэ. Гэтэл боолчууд та нар мэдээж хэрэг өөрсдийгөө боолчууд гэж ухаарах нь сайхан юм биш. Боолчууд та нар хувьсгалын агуу их хуульд үл захирагдах тийм нийгмийг хүсэж байна. Та нар орчиндоо зохицоогүй буурай амьтдыг амьд байлгах гэж хүсэж байна. Та нар буурай сул этгээд хүчтэнтэй адил хүсснийхээ хэрэгээр хооллож бай гэж хүсэж байна. Та нар буурай сул этгээдийг хүчтэнтэй нэгэн адил гэр бүл бололцсон хойд үе дөрүүлэгч гэж үзэж байна. Энэ бүхний үр дүн нь юу болох вэ? Хүндрэлтний амьдрах чадвар хүч нь хойд үедээ нэмэгдэхийг байж харин багасгах болно. Энэ бол танаа боолын философи Немезида нима. Боолчуудын тулд боолчуудын ашигт зохицуулан боолчуудын төрийн зарчмаар зохион байгуулсан танаа нийгэм яваандаа суларч нурсаар эцэстээ мөхнө. Би уянгаас суртахууныг их болгоогүй. Биологийн хуулийг их болгож байгааг санаарай. Боолчуудын төр оршин тогтнож чадахгүй гэж Мартин хэлсэн үгээд дүгнэв. Нэгдсэн улс яах юм бэ? Гэж хэнэгэн хүн хашгиран асуув. Нэгдсэн улс уу? 13 колонидтэй хөөн залуулж бүгд найрамдах улс гэдгийг байгуулжээ. Боолчууд өөрийн ноён болов. Зевсгийн хүчээр ноёлогчд алга болжээ. Гэтэл боолчууд ноёнгүй байж чадахгүй учраас шинэ янзын захирагчид зоригтой хүчтэй, буянтай бус арчаагүй аалзнууд, бандчин мөнгө хүлэгчд буй болов. Тэд та нарыг дахин боолчлоо. Тэгэхдээ илэрхий бус, хүчний ирэхээр бус, харин далдуур янз бүрийн арга зэл мэхэр боолчилсан юм а. Тэд танаа шүүгчдийг худалдан авч, танаа хуулийг говьлаад, танаа охид хөвгүүдийг хууль ёсны боолчлоос хувь илүү дарлалд барьж байна. Нэгдсэн улсын аж үйлдвэрийн олигархийн талхиталта танай 2 сая хүүхэд зүтгэж байна. 10 сая боол талахчгүй, суудчгүй байж байна. Хувьслын биологийн хуульд харшилж байгаа учраас боолчуудын төр оршин байж чадахгүй. Боолчуудын нийгэм зохион байгуулалтаа зэрэг уналт доройтол эхэлнэ. Та нар хувьслын хуулийг үгүйсгэж байна уу? Тэгвэл та нарын тулгуурлах гээд байгаа тэр шинэ хууль чинь хаана байна? Түүнийг томьёолол доо. Эсвэл томьёолж боловсруулчихсан юм уу? Хэрв тийм бол түүнийг надад хэлээд л гэв. Цуглагсдын чихт үл ирэм шуугилдаан дундуур Мартин суудалд очиж суув. Өг хэлэг зөвшөөрөл авах гэж 20 хүн суудлаасаа болсон харав. Тэд дараалан гараараа занган эхэл сүртэй ярьж олныг алга ташуулан байж Мартины дайралтыг нийцав. Энэ бол ёстой тулалдаа. Үзэл санааны хатуу ширүү мөргөлдөн юм. Өг хэлэгчдийн олонх нь ерөнхий сэдвийн талаар төөрөлдөж байсан боловч нилээд нь Мартиныг шууд эсэргүүцэж байваа. Тэд Мартин шин санаа төрүүлж түүний өмнө биологийн шин хууль нээгээгүй ч гэсэн хуучин хуулийг ашиглах шин бололцоо нээж байв. Тэд ээлдэг осыг мартаж дэндүү хөөрсөн учраас тэдний үгийг тэргүүлэгч байн тасалж байваа. Гэтэл тэр цуглаан дээр олныг гайхуулах сонин юм ирж зөхөрсөн. Сонины ажил дөнгөж эхлэн хийж яваа залуу сурвалжлагч байсан юмсанжээ. Тэрбээр ой ухаанч үгүй, дуршлагч үгүй хүн байж таарчээ. Тэр хүнд гагцгүй, сурвалжлагчийн сунжирангуй занл байж. Маргааны утгыг ухаарыг гэтэл тэр даан ч мэдэхгүй яаж. Гэвч энэ ажилчин ангийн чалчаандтаас хувь илүү гэж өөрийгөө дөвийлгэх итгэл түүнд байв. Түүнээс гадна тэр үндэстэн болон сонины бодлыг тодорхойлдог, өндөр албан тушаалын хүчтнийг хэд хүндэтгэн. Тэр гүн зэргийн хоосноос ихэм хийчгдэг, сэтгүүлч болох туйлын хүслэн түүнд байсан юм а. Чухам юун тухай ярилцсныг тэр ойлгосонгүй. Ёр мэдх энч хэрэг түүнд байсангүй. Тэрбэр хувьсгал гих мэт үгсээр удирдлага болгож байв. Олсон ганц ясаараа бүхэл бараг ясны тухай төсөөлөл буй болгодог палеонтологч шиг энэ сурвалжлагч цээжинд үлдсэн ганц хувьсэл гэдэг үгээр бусдын хэлсэн бүхэл бүтэн үгийг сэргэж чадах байваа. Тэгээд тэр харьсан даруйда уг ажлыг эргэлэн бодож оролдож мөн Мартины хэлсэн үг олныг шуугилж чадсан учраас тэр үг Мартиныг хэлсэн болгохоор шийдэж түүнийг анархист үзэлтэн, түүний харгас индивидуалист үзлийг улаан социализм болгон хувиргажээ. Залуу сурвалжлагч утга зохиолын авиасгүй хүн биш байсан учраас урт үстэй, уурсан хүмүүс улайрсан олны замбраагүй шууган дотор хорон үг хашгирч ганццанган ярих галц уурсан мэт ухаан мэдрэл солиотой хүмүүсийг айхавтар зураглан дүрсэлжээ. Таны сонсох сувг
өгүүлж байна. 39 дугаар бүлэг. Маргааш нь өглөөний кофе уух зур Мартин ерийн заншлаар сонин уншицсан. Сонины нэгдүгээр нүрт өөрийнхөө нэрийг Томсгээр хэвлэгдсэн байхыг анхтар үзжээ. Тэгээд Оклендын социалистуудын нэртэй нэгэн удирдагч болохоо мэдэв. Өөрийнх нь оронд залуу сурвалжлагчийн бичсэн цогтой үгийг Мартин гуйлган харав. Эхлээд ич гүргүй гүтгэлэгт зэвүүдсэн боловч дараа нь инээд алдан сонино хойш чулууджээ. Өдийн хоолны дараа ирж ганц сандлыг нь эзэлсэн Брэнсэндэнд Мартин орон дээрээ сууж байгаад ингэж хэлв. Үүнийг эсвэл согтуу хүн бичсэн. Эсвэл үүний цаана ямар нэгэн хорон санаа байна гэв. Танд ялгаа юу байна? Сонин уншдаг хөрөнгөтний гахаануудын саналыг та юм гэж үзэж байна уу та? Гэж Брэнсэндэн асуув. Мартин дуугүй баахан байснаа. Надад ч тэд хүртэлгүй л. Энэ явдал намайг Руфийн аав ээжтэй харилцахад минь төвөг болов зай гэж би имэж байна. Эцэг намайг социалист гэж боддог. Гэтэл энэ сараачсан юм түүнийг батлаад өгдөг. Юу гэж бодох нь надад падгүй боловч за ямар ялгаа байна. Би өнөөдөр бичсэн юмаа танд уншиж өгье. Нөөхөл хожимдал маань бараг тэн хагас нь бэлэн боллоо гэв. Мартиныг дөнгөж уншиж эхэлтэл Мария хаалга онгойлгож цэвэрхэн хувцалсан залуу хүнийг оруулахад тэр нь эргэн тойрноо шалмаг ажиглан харж керосин зуух галтгооны хайрцаг хоёрыг тогтоон адснаа эцэст Мартиныг харав. Соо гэж Брэнсэндэн хэлв. Мартин зочинд зай гаргаж өгөхөөр орон дээрээ зайцсан юм асуух гэсэн бололтой түүнийг харав. Мистер Иден, таны өчигдрийн үгийг би сонслоо. Тэгээ тантай ярилцах гэсэн юм гэж залуу хэсэг дуугүй байснаа хэлв. Брэнсэндэн хөхөрвөө. Социалист найз ч нөө гэж сурвалжлагч асуухт энэ амьд үлдэхийг тодорхойлон бичвэл уншигчдад ямар сэтгэл төрөх бол гэсэн байртай Брэнсэндэнийг харжээ. Тайлбар өгүүллийг энэ бичсэн байх нь ийм хүүхэд үү гэж Мартин бодлогошин өгүүлв. Та үнийг яагаад дэлсэд авахгүй байна вэ? Эрүүл уушигтай болохын тулд би $1000 өгөх гээд бэлэн байна гэж Брэнсэндэн өгүүлв. Төөнийг алгасан ярилцсан ярианаас залуу сурвалжлагч баахан сүрдсэн бололтой. Гэвч тэрээр социалистуудын цуглааны тухай товх хийсэн тайлбар бичсэндээ редакторуудад магтуулж оршин буй дэглэмийн зохион байгуулалттай дайсны толгойлогч Мартин Идэнтэй ярилцах даалгавар авсан юмсан жий. Бид таны зургийг авбал та дург үцэхгүй биз, мистер Идэн. Би зурагчанд дагуулж ирсэн юм. Тэр маань яарвчлах хэрэгтэй гэж байна билээ. Нэр ээж нар жаргачих нь дараа нь бид ярилцаж болох юм гэж сурвалжлагч өгүүлвэ. Зурагч Мартин та яагаад дэлсэд аваач гэж Брэнсэндэн үгүйднө. Би хөгшөрч байх шиг байна. Үүнийг жанчих хэрэгтэй гэж бодож байгаа хэрн хүч гарахгүй байна. Тэгээд яалаач гэж жанчих юм билээ гэв. Хөөхи ихийнхэн төлөө гэж Брэнсэндэн дайр. Энд ч л болох юм байна. Гэхдээ миний хүчийг сэлбэхгүй юм шүү. Хэнэгэн этгээдэг жанчийг бол хүч гаргах ёстой. Тэгээд ч хэрэг байна уу да. Ёстой доо гэж сурвалжлагч хөгжөөлтөд дуугар хэлэхдээ хаалга руу хилэм харав. Бэтсэн юмд нь үнэн үг нэг ч алга билээ гэж Мартин Брэнсэндэнд хэлвэ. Энэ бол ерөнхийд нь бичих гэсэн юм байгаа гэж залуу тайлбарлах гэж оролдсон. Гэвч ташрамт хэлэхэд энэ таны хувьд сайхан зар тунхаг болно. Та бод гэв. Мартин таны хувьд сайхан зар тунхаг болно шүү гэж Брэнсэндэн баярын дуугаар хашгирахад тийм ээ тийм бэж тэгж бодож байна гэв. Мистер Идэн, та хаан төрснөө хэлж өгнө үү гэж их л анхааралтай хүний царай гарган сурвалжлагч асуув. Хараач энэ чинь юу ч бичдэггүй. Бүх юмыг тогтоож авдаг хүн байх гэж Брэнсэндэн өг нэмэв. Надад бол сонсгон жухлаа. Туршлагатай сэтгүүлч бичиг тэмдэглэл хэрэгэлдэггүй юм гэж залуу хэлэхдээ сэтгэл дүгснээ нууж ядан байна. Өчигдрийн тайлбараас ч илэрхий байна билээ. Брэнсэндэн тайван байх учиргүй хүн бололтой гэнэт дууга хувиргав. Мартин, та үнийг дэлсэд авахгүй бол би дэлсэд өгье. Өгсөн чи яах вэ? Нэг дэлсэдгий гэж хашгирав. Алгадаа тавьчих болно биз дээ гэж Мартин асуув. Брэнсэндэн бодол хийснэ толгойтой хүн. Дараагийн хооронд өнөө сурвалжлагч маань Мартины өвөр дээр төрүүлгээ харан хэвтэж байлаа. Бэтгий хазаарай. Хазбал хөөхөн нүрийг чинь хэмэх зохин шүү. Тэгвэл ямар сайн байх вэ гэж Мартин сануулва. Мартин баруун гараа жигд далайн буулгаж байлаа. Залуу орилж харааж тавиулах гэж мэдгэж байсан боловч хазаж зүрхэлсэнгүй.
Бресент нь тэднийг тайван харцсан. Тэрбээр нэг л удаа тэсвэр алдаж хоосон лог шүүрэн авч аль би нэг цохиодох юм гэж хашгирваа. Бэ илүү чадахгүй нэ даанч харамсалтай. Гар мэдээ алдчихлаа гэж Мартин хэлжээ. Тэгээд сурвалжлагчийн шилэн дээрээс базас зэгсрээд орон дээрээ суулгав. Би цагдаагийн газар хэлнэ. Би та нарыг баривчлан да. Та нар хэрэг хүлээш. Сайхан мэдэрэ гэж сурвалжлагч хашгирч халуун хацрыг нь даган уртаа нулимс бөмбөрч байв. Үгүй тэрхүү. Халтаргаатай замаар явснаа мэдэхгүй байна гэн. Үүн шиг ойр дотны хүнийхээ тухай цуурхал тарана гэдэг эргүнд ичгүүртэй шудраг биш хэрэг. Гэтэл энэ ойлгохгүй байна гэж Мартин хэлвэ. Яах вэ? Үүнийг тайлбарлахаар наадах чинь танаад ирсэн юм байх гэж Брэнсэндэн үг нэмэв. Өөрөөр намайг гүтгэж муучлчихад манад иржээ. Одоо Монголын худалдагч надад юм лав зээл өгөхгүй. Харин хөөрхийн инжаан тэрүүн зэргийн сэтгүүлч тэрүүн зэргийн өөдгүй амтан болохоос нааш энэ замаасаа гарахгүй нь бүрч тоогүй гэв. Цагч байна да. Үүнийг та 10 цагаан буйныхан замд оруулж өгөх юм билүү? Яаж мэдхүү? Харин та надаар яагаад зөвгөлсөнгүй билээ? Энэ ариун хэрэгт би оролцъё гэж хүссэн юм гэж Брэнсэндэн ярва. Та хоёрыг шоронд хийндэ малнууд гэж төөрсөнгөр ойлгоно. Энэ дэндүү хөөрхөн царайтай. Би ер нь дими гарцдаг бололт. Энэ залуу засаршгүй хүн байна. Энэ заавал тэрүүн зэргийн сэтгүүлч болно. Огт нинжин сэтгэлгүй юм. Энэ нь дээш дэвшигтэн тус болно гэж Мартин толгоос ихсрэн өгүүлв. Тэгтэл лонх савчин барьж байсан Брэнсэндний хажуугаар залуу ир хулмайн шургаж таслаханаас шортхийн гар. Маргааш нь өөрийнхөө тухай олон шин сонин юм Мартин олж мэдлээ. Тийм ээ. Бид нийгмийн дайсан. Гэхдээ бид анархистууд биш. Бид социалистууд гэж тэр хэвлэлийн төлөөлөгчтэй ярилцахдаа хэлсэн байх. Энэ хоёрын хооронд онц ялгаа байхгүй гэж сурвалжлагчийг хэлэхэд дууг зөвшөөрч байгаагийн тэмдэг болгож Мартин гайхан мөр хавжсгийн байх юм. Бас нүүрнийх нь хэмжээтэй гэж биш, өгөж мөххийн шинжтэйг нь. Ялангуяа шөрмөслөг гар магчин шинжийн нүд нь онцлог гинэ. Бас бараг орой болгон Сити Холл цэцэрлэгт ажилчны цуглаан дээр үг хэлдэг. Тэнд ард түмний оюун ухааныг хордуулдаг бүх анархист ухуулагчдын дотроос хамгийн хувьсгалт үг хэллэгтэй учир ихээхэн амжилттай байдаг гин. Төвний суудаг өрөөг сурвалжлагч зураглан биччихээ. Тэгэхдээ керосин зуух ганц сандлын тухай дурсахаа мартсангүй. Хамаг байдлыг нь харвал 20 жил хоригдоод шоронгоос сая суллагдсан хүний байдалтай үгтлийн царайтай гих зэргээр түүний найзыг зураглан харуулжээ. Залуу сурвалжлагч тунч шамдуу ажилласан байна. Тэрбээр Мартин Идений гэр бүлийн бүх түүхийг сураглан сонсож мистер Хигэн Ботомын мухлаг түүнийхээ үдэн зогсож байгаа мистер Бернард Хигэн Ботомын гэрэл зургийг олж авчээ. Тэр хүний худалдааны маш хүндтэй ухаалаг хүн. Тэгэхдээ хөргөн дүүгийнхээ социалист үзлийг хуваалцдаггүйгээр үл барам төрөлсөхийг ч хүсдэггүй хүн мэтэр өгүүлнэ. Тэр хүний үгээр бол Мартин Иден нь залхуу хойрог хэдийгээр ашигтай зөвлөгөө өгөвч ажил хийхийг хүсдэггүй. Эрт орой нэгэн цагт шоронгийн 5 болох хүн ажээ. Мөн Герман фон Шмидттэй ярилцсан байна. Тэр Мартиныг айлын гарлаг гэж нэрлээд төрөлсөх үндэсгүй гэсэн байваа. Тэр чинь миний хүзүүн дээр мордох гэсэн юм. Гэвч тэр нь бүтээгүй юм. Энүүгээр гуйвж явахыг нь би байлгачихсан юм. Тийм амтнаас олигтой юм гарахгүй гэж Герман фон Шмидт дашрамт хэлв гэсэн байна. Энэ удаа Мартин үнэхээр уурсжээ. Брэнсэндэн энэ бүхнийг нарга наадам мэд үзсэн боловч Мартиныг тайтгаруулж чадсангүй. Рөөфт учрыг тайлбарлах амаргүй гэдгийг Мартин мэдэж байваа. Эцгийнх нь хувьд гэвэл тэр хүн энэ болох явдлыг тэдний ураг бололцох хэлэлцээг таслахад ашиглах нь гарцаагүй. Энэ гонигт таамаглал төлөлгүй батлагдаж эхлэв. Маргааш нь шуудан зөөгч Рөөфийн загтлыг авч ирвэ. Мартин свирснэ мэдэж шуудан зөөгчийг гарахад хаалга хаахыг мартаад доктуийг задлж загтлыг уншиж эхлэв. Урд халаасандаа үргэлж авч явдаг байсан тамхи цаас хоёроо загтал унших зураа ирж Мартин халаасаа тэмтэрч байв. Халаас нь хоосон тэндээс чухам юу ирж байгаагаа ч өөрөө мэдгүй байв. Загтлыг их тайван байдалтай биччихээ. Түүнд уур хилэнгийн улмөр огт байхгүй боловч эхнээсээ эцсээ хүртэл гомдол урам хугарсан байдлаар дүүрэн байв. Этгэл найдварыг минь эвдлээ гэж Мөрөв бичжээ.
Мартиныг муухай явдлаа эцэс болгож хайр дурлалынхаа төлөө даруй сайн амьдралаар амьдрахад үнэхээр бэлэн байсан гэж бодсон гин. Одоо ээж аав хоёр нь ураг бололцох хилэлцээг таслахыг эрс шаардсан байна. Тэдний тэр шалтгааныг үндэсгүй гэж үзэх учир байхгүй гинэ. Тэдний харилцаанаас сайн юм юу ч гарахгүй. Энэ бол анхнаасаа алдаа байсан юм гин. Загтлын дотор цорын ганц зэмлэл байсан. Тэр нь Мартин туйлын гашуун санагджээ. Хэрв та ямар нэгэн албанд орох, амьдралд өөрийн байр суурьтай болохыг хүссэн бол гэтэл энэ бол бололцоогүй юм байна. Та задгаа зайдан амьдралд дэндүү дасжээ. Үүнд та буруугүй гэдгийг би мэдэж байна. Та өөрийн уг чанар олж авсан хүмүүжлийнхээ ёсоор л үйлдэж байсан. Би таныг буруушааж байгаа юм биш шүү. Мартин үүнийг санаж аваарай. Аав ээж хоёрын аль альнийх нь зөв. Та бид хоёр бие биедээ тохирохгүй уулсан юм. Энэ явдал эрт мэдэгдсэнд та баярлал зохино. Надтай уулзах гэхийн хэрэггүй. Бид хоёрын уулзалт бид хоёрт ч ээжэд ч бэрх юм болно. Би ээжигээ их гондоожээ. Түүнийгээ цагаатахад л удна гэдгийг би мэдэж байна гэж Рүф загталтаа бичсэн байна. Мартин загтлыг дуустал уншаад дахин нэг удаа анхааралтай уншив. Тэгээд сууж хариу бичиж гарав. Сонин бузар гүтгэлэг хийсэн социалистуудын цуглаан дээр юу ярьсан бүхнийг бичжээ. Загтлын төгсгөлд өөрийгөө зөвтгөх, тайлбарлах үг нь хайр сэтгэл гуйсан дурлалт хүний халуун үгс болон өөрчлөгдөж. Надад заавал хариуг, надад хайртай юу үгүй юу гэдэг ганц л үг бичиж ирвэл энэ л хамгийн чухал нь гэж Мартин бичжээ. 2 хоног өнгөрлөө. Хариу ирсэнгүй. Хожимдол нь орхисон хуудсан дээр ээл байж байв. Ширээн дор байсан гар бичмэл нэмэгцээр л байв. Насандаа анх удаа нойр хулчхийн зовлонг Мартин амсав. Тэр 3 дахин Морзинд очиход 3 ууланд нь хаалганаас цааш оруулсангүй. Брэнсэндэн өвчлөн хэвдсэн учраас Мартин түүнийг эргэж очихдоо зовлонгоо ярьж зүрхэлсэнгүй. Гэтэл Мартинд зовлон их байл. Сурвалжлагчийн дамжигласны үр дүн түүний бодсноос хэтэрчээ. Монголын худалдагч Португалиэр зээл өгөхөөс татгалзаж, ногоо худалдагч Цэвэр Америк гаралтай гэж барддаг тэр хүн Мартиныг их орноосоо урвагч гэж зэмлэн, их оронд сэтгэлийнхээ дэврэл давтаж Мартины дансыг урж хаяад өр төлөхөө эргэж орж ирэхийг нь хүртэл хориглов. Бүх хөршин Мартины эсрэг эргэж, дургүйцэл нь өдөр өнгөрөхийн хэрээр нэмэгдэж байв. Орвогч социалисттай харилцахыг хэн ч хүсэхгүй байв. Хөөрхий Марияг айх аюул, эргэлзэх сэтгэл зовоож байсан боловч ганцаараа Мартинд үнэн чигээр үлджээ. Нэгэн цагт Мартины зочдыг хүргэж ирсэн хөнгөн тэрэгнээс төрсөн сэтгэгдэл нь арилж, амжсан айлын хүүхдүүд түүнийг залхуу тэнэмэл гэж хашгиралтах болов. Гагцхүү Мариягийн хүүхдүүд түүнд үнэн чигээр байж, түүнийг өмгөөлөн хүүхдүүдтэй зодтолдож байв. Хүүхдийнхээ хөхөрснүүд цус гарсан хамрыг Мария үзэж арга нь барагдана. Бернард гигэн ботом ууртаа дэлбэрэх шахаж, Мартин гэр бүлийг мань бузарлав, бөө үзэгдэж байгааг Мартин нэгэнтээ Гертрудатай гудамжнаа уулзаж мэджээ. Мартин, нэг тийшээ явахгүй юу? Явж нэг ажилд орж үз. Амьтан тайвшихаар эргэж ирж болно шүү дээ. Гэж Гертруда гойл. Мартин толгоос ихсрээд тайлбарч хэлсэнгүй. Яаж ч тайлбарлах билээ. Мартин түүний төрлүүдийн хооронд гүн хавцал байна. Түүнийг Мартин хараагаад гарчгаж чадахгүй. Социализмыг хэрхэн үздэг? Нийц шигийн үзэл баримтлагч Мартин түүнийг хэрхэн үздэг? Гертруда тайлбарлах нь нээдэмтэй хэрэг. Эдгэр хүмүүст өөрийн үзэл, өөрийн үеийг тайлбарлаж ойлгуулах тийм үг хэлэнд байхгүй. Ажил ол гэдэг бол эдний ганц бодол. Тэдний үзэл санааны хүрээ үүгээр гүйцэн. Ажил ол, албан дор, хөөр хилэлт мунхаг боолчуудын гэж Мартин Гертрудийн үгийг сонсон байж бодов. Хүчтнүүд ертөнцийг эзэмшсэнд гайхах юм алга. Боолчууд өөрсдийн боолын төсөөллөөсөө ангижран салж чадахгүй юм. Алба бол тэдний бурхан гэж үздэг. Өрдөн сүгддэг алтан шүтэн юм аа. Гертрудаг мөнгө өгөхөд хэдэн хоногийн дараа костюмо барьцаанд дахин өгнө гэдгээ мэдэж байсан хэрнэ Мартин толгоос ихсрэв. Чи одоо Бернардын үдэнд үзэгдэх хэрэггүй. 1-2 сар өнгөрөг. Саатах чинь тайвширна. Тэгхэр хэрэг хүсвэл түүнд зөөгчийн ажил хий гэж хэлж болно. Хэрв надтай уулзах хэрэг гарвал дуртай цагт авхан явуулаарай сонсвоо гэв. Гертруда уйлж замаа хөнгөдөхөд түүний ядрангуй хүн далхайг харж байсан Мартин зүрхийг нь уйдахар гуниг бацхыг мэдэрвэ. Эгчийнхээ хойноос харж зогсоход нь нийц шигийн үзлийн зохиомж гарах шиг болов. Ямар нэгэн хийсвэр категорийн боолын тухай онолдох амархан атал онлыг төрөл садандаа хэрэглэх амаргүй.
Хөчтөнд дарлагдж байгаа буурайн жишээ явъя гэвэл Гертрудээс өөр аятай жишээ алга. Энэ хоёрдмол санааг санаж Мартин гунигтай инээмсэглэжээ. Зүрх догдолмогц, үзэл санаандаа ирмэлцдэг мөнж сайхан нийц шит юм да. Ер нь тухайн энэ мөчөд боолын яс суртахуун дүнд нөлөөлөөгүй гэж юу? Эгчийг өрөвдөх нь боолын яс суртахуун биш гэж юу? Ёстой хүчтэй хүн өрөвдөх хайр сэтгэлээр чанга байх ёстой. Ийм сэтгэл боолчуудын оршдог нүхнээс төрсөн буурай золгүй амьтдын хувь хүртэл байсан юм а.